Сайн бацгаана хүүхдүүдээ, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Математикийн хичээлээр элсдийн ерөнхий шалгалтанд амжилттай хамрагдахын тулд юуг анхааруул зохилтой, мөн аль агуулгыг хэрхэн оновчтой бэлтгэх талаар сүүлийн 3 жилийн үр дүнд үндэслэн гаргасан зөвлөгөө мэдээллийг та бүхэндээ хүргье. За өнөөдрийн сэдвийн хүрээнд бид математикийн сэдв даалгаврыг блюпринтэд үндэслэн хэрхэн боловсруулдаг талаар, мөн шалгуулагчдын гүйцэтгэлийн үр дүнд үндэслэн гаргасан математикийн шалтын үр дүн мөн холбогдох жишээ даалгаврыг хамтаар авч үзэх болно. За математикийн сэдв даалгаврыг сургалтын хөтөлбөрийн заавал судлах агуулгын хүрээнд мөн шалтын блюпринтэд үндэслэн боловсруулдаг байгаа. За шалгалтын блюпринтийг товчхондоо үнэлгээ их наривчлан төлгөө гэж та бүхэн ойлгож олно. За тухайн шалтын зорилгоос хамаарат блюпринт нь өөрөөр боловсруулагддаг байгаа. За тухайлбал эсдийн эрхэг шалтын хувьд ноормд суурилсан шалгуулагчдын хооронд нь ирэмблэх, харьцуулах зорилготой учраас даалгавруудыг танин мэдхийн түвшний хүрээнд тулгуурлан боловсруулдаг байгаа. За ингээд шалтын блюпринтийг хэлбэрээр нь ерөнхий болон наривчлсан гэж хоёр төрөлд авч үздэг. Та бүхэнд жишээ болон 2019 оны эсдийн эрхэг шалгалтын математикийн хичээлийн ерөнхий блюпринтийг харуулж байна. За бид ерөнхий блюпринтээс тухайн даалгаврын үргэлжлэх хугацаа, даалгаврын тоо, мөн танин мэдхийн түвшний харьцаа, агуулгад харгалзах даалгаврын тоо гэсэн мэдээллүүдийг харах боломжтой. За тухайлбал математикийн хичээл дээр шалгалтын үргэлжлэх хугацаа нь 100 минут, харин нийт даалгаврын тоо бол 40 даалгавар. Тэдгээр 40 даалгавар маань бол 36 нь 1-р хэсэг буюу сонгох хэлбэрийн даалгавар, 4 нь бол 2-р хэсэг буюу нөхөх хэлбэрийн даалгавар. Ингээд нийт 100 оноотойгоор боловсруулдаг байна. За танин мэдхийн түвшний хувьд Блумын шинжилсэн таксономийн сэргээн санах, ойлгох, хэрэглэх, задлан шинжлэх гэсэн 4 түвшний хүрээнд авч үздэг байгаа. За эдгээр түвшний хүрээнд даалгаварт эзлэх хувийг авч үзье. За сэргээн санах болон задлан шинжлэх түвшний даалгаврууд шалгалтын дэвтэрт бол тус бүр 20% эзэлдэг бол, ойлгох болон хэрэглэх түвшний даалгаврууд бол тус бүр 30% эзэлдэг байна. За агуулгын хувьд сургалтын хөтөлбөр дэх айлгуур, анализийн эхлэл, геометри ба термометр, статистик магадлал гэсэн 4 агуулгын хүрээнд боловсруулагддаг байгаа. За агуулгад харгалзах даалгаврын тоог танин мэдхийн түвшинтэй уялдуулаад мөн блюпринтэд тусагддаг. За жишээлбэл айлгуур агуулгыг авч үзэхэд айлгуур агуулгад бол сэргээн санах түвшний 4 даалгавар, ойлгох түвшний мөн 4 даалгавар, хэрэглэх түвшний 6 даалгавар, задлан шинжлэх түвшний 2 даалгавар, ингээд нийт бол 16 даалгавар бол өмнөх онд орсон байна. За энэхүү 16 даалгавар бол шалтын дэвтэрт бол нийт бол 40% эзэлж байгаа нь харагдаж байна. За мөн энэхүү ерөнхий блюпринтийн хувьд олон нийтэд нээлттэйгээр боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд бол 5 сарын ихээр байршдаг байгаа. Сургууль хүмүүжүүлэгч багш нар та бүхэн мөн шалгуулагч та бүхэн бол татан авах боломжтой. За мөн наривчлсан блюпринт гардаг. За наривчлсан блюпринтийг анализийн эхлэл гэсэн агуулгын хүрээнд задаргааг бүгдээрээ харцгаая. За уламжлал болон интеграл дэд агуулгын хүрээнд сэргээн санах түвшний 1 даалгавар, уламжлал дэд агуулгаас, ойлгох түвшний 1 даалгавар нь интеграл дэд агуулгаас, хэрэглэх түвшний 1 даалгавар нь бол уламжлал дэд агуулгаас, задлан шинжлэх түвшний тус бүр 1 даалгавар уламжлал интеграл дэд агуулгаас бол гарсан байна. За бид бол наривчлсан блюпринтээс задаргааг бол мөн оноог бол харах боломжтой. Тухайн даалгавар хэдэн оноотойгоор боловсруулахыг бол харах боломжтой. За энэхүү наривчлсан блюпринт нь бол зөвхөн сэдв даалгавар зохиогчдод бол зориулагдсан нууцлын зэрэгтэйгээр боловсруулагддаг байгаа. За ингээд математикийн шалгалтын сүүлийн 3 жилийн үр дүн, танин мэдхийн түвшин, дэвтрийн бүтэц, агуулга, дэд агуулга гэсэн үзүүлэлтээр дэлгэрүүлээ харъя. За танин мэдхийн түвшний хүрээнд шалгуулагч танин мэдхийн түвшин ихсэх тусам шалгуулагчдын гүйцэтгэд бол буурсан үзүүлэлттэй болох нь харагдаж байна. Сүүлийн 3 жилийн үр дүнг харьцуулан авахад. За дэвтрийн бүтцээр сүүлийн 3 жилийн үр дүнг харьцуулан харахад шалгуулагчд маань 1-р хэсэг буюу сонгох хэлбэрийн даалгаврыг 2-р хэсэг болох нөхөх хэлбэрийн даалгавраас илүү гүйцэтгэж байгаа нь харагдаж байна. За энд нэг анхаарах зүйл бол 2-р хэсэгт бол зөвхөн задлан шинжлэх түвшний хүндэвтэр даалгаврууд бол багтдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэсэн хэдий ч шалгуулагчдын 2-р хэсгийн даалгаврын гүйцэтгэл бол өссөн үзүүлэлттэй болох нь харагдаж байна. За ингээд агуулгын үр дүн 2017 болон 2018 оны оноор харьцуулан харцгаая. За тоолол
2017 онд бол тоо толол агуулгын даалгавруудыг шалгуулагчид хамгийн сайн гүйцэтгсэн бол 2018 онд бол магадлал статистик агуулгын даалгавруудыг бол сайн гүйцэтгсэн нь харагдаж байна. 2019 онд бол онцлогдож байгаа сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орсонтойгоор бол агуулгад бол өөрчлөлт орсон. За ингээд үр дүнг авч үзэх юм бол шалгуулагч бол айлгуур агуулгын даалгавруудыг бол хамгийн сайн, харин статистик магадлал агуулгын даалгавруудыг бол сул гүйцэтгэх нь харагдаж байна. Ингээд энэхүү агуулгын үр дүн дэд агуулгаар дэлгэрүүлэн бүгдээрээ харцгаая. За тоо ба өсөх дэлгэрхийлэл түүн дээр хүлээлтэд агуулгын даалгавруудыг шалгуулагчид хамгийн сайн гүйцэтгсэн байна. Харин магадлал болон комплекс дэд агуулгын даалгавруудыг бол хамгийн сул гүйцэтгсэн 2 дэд агуулгын даалгаврууд байна. За мөн сүүлийн 3 жилийн үр дүнгээс авч үзэхэд шалгуулагчид маань геометрийн хэмжигдэхүүн агуулгадах даалгавруудыг бол 3 жилийн үзүүлэлтээр бол сул гүйцэтгэж байгаа нь ажиглагдсан. За ингээд энэхүү дэд агуулга дээр жишээ болгоныг даалгаврыг авч үзье. За жишээ даалгавар нь 2018 оны хувилбарын 1-р хэсгийн 31-р даалгавар байгаа. За энэ даалгаврын тавилыг авч үзвэл тэгш өнцөгт параллел пивот хэлбэртэй саван хэрэгсний дараа урт, өргөн, өндөр нь тус бүр 20% багассан бол гадаргуун талбай нь хэдэн хувиар багассан бэ гэсэн даалгавар байна. За энэ даалгаврын маань агуулга дэд агуулга геометрийн хэмжигдэхүүн дэд агуулга, танин мэтгийн түвшний хүрээнд бол хэрэглэх түвшний даалгавар байна. За энэхүү даалгавар дах үндсэн ойлголтыг бол шалгуулагчид бол 7-р ангид авдаг байгаа. За даалгаврын зорилгын хувьд бол процентын өсөлт ба бууралт бүхий асуудал шийдвэрлэх, тэгш өнцөгт параллел пивотын гадаргуун талбайг олох мэлэг чадварыг шалгах зорилготой даалгавар байгаа. За энэхүү даалгаврын шинжилгээг авч үзье. За энэ даалгавар маань бол даалгаврын тавил болоод даалгаврын статистик үзүүлэлтүүдийн хувьд бол тохиромжтой гарсан. За хүндрлийн зэрэг нь бол 24.8, ялгах чадвар нь бол 30.7 гэж гарсан байна. За тэгвэл энэхүү даалгавар яагаад суралт шалгуулагчдад хүнд гарсныг бол даалгаврын хариултын мэдээлэлээс бүгдээрээ харцгаая. За ингээд зөв хариулт маань бол бие хариулт буюу 36%, нийт шалгуулагчдын 24.7% нь зөв хариултыг бол сонгосон байна. За гэтэл нийт шалгуулагчдын 56.9% нь A болон D гэсэн буруу хариултуудыг сонгосон байна. За энэ нь ямар үндсэлтэй бэ гэхээр A хариултыг сонгосон шалгуулагчд бол параллел пивотын урт, өргөн, өндөр нь 20% багассан гэдгээс бол гадаргуун талбай мөн энэ хэмжээгээр багасна гэсэн ойлголттой байна. Харин D хариултыг сонгосон шалгуулагчдын хувьд бол савнгийн үлдсэн хувийг бол 64% гэж зөв тооцоосон. Гисэн хэдий ч бол бодолтой дутуу гүйцэтгсэний улмаас шалгуулагчд маань бол D хариултыг сонгожээ. Өөрөөр хэлбэл энэ хариулт дээр шалгуулагчд бол өгөгдлийг гүйцэд уншиж ойлгоогүй нь харагдаж байна. За энэхүү даалгавартай холбоотойгоор дараах зөвлөмжийг та бүхэндээ санал болгоё. Геометр нь суралцагчдын визуал болон эвристик сэтгэлгээг задлж өгдөг, мөн дидүкс мөрдлөгөө хийх чадруудыг хөгжүүлдэг математикийн ол чухал агуулгуудын нэг. За гэтэл сүүлийн 3 жилийн үр дүнгээр эсдэрх шалтын 3 жилийн үр дүнгээр геометр агуулга тэр дундаа хэмжигдэхүүн дэд агуулгын даалгавруудыг шалгуулагчид сул гүйцэтгсэн байна. За үүнээс бол мэдээж бодлогын түвшинд бол анхаарах нь зүйтэй гэдэг нь харагдаж байна. Багш нарын маань хувьд бол сургалтын үйл ажиллагаанд бодит болон цахим хэрэглэтгүүнийг оновчтойгоор ашиглах, суралцагчдад төсөөллийг бий болгох үец тал дээр нь оновчтойгоор ашиглах нь зүйтэй гэж харагдаж байна. За мөн дээрээс нь багш нар маань сурагчдаас тестний хэлбэрээр шалгалт авч байгаа үедээ буруу хариултын шинжилгээг хийх нь зүйтэй. Тэгснээрээ суралцчдынхаа алдааг онцлох, цаашлаад өөрийнхөө сургалтын үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх юм аа. За шалгуулагчдын хувьд бодлогын өгүүлбэрийг сайтар уншиж ойлгох нь зүйтэй. За юуны өмнө эхлээ бодлогоо олох ёстой зүйлээ гүйцэд ойлгочоод дараа нь бодолтой гүйцэтгэх нь зүйтэй. Өмнөх энэ жишээ даалгавар дээр бол шалгуулагчдын 16.2% нь бодлогоо дутуу ойлгосноос болоод буруу хариултыг бол дуулсан байсан. За иймээс энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн шалгуулагчд маань математикийн суурь мэдлэгийг бол сайжруулах нь зүйтэй. Зөвхөн 12 дугаар ангийн агуулгын хүрээнд бэлдээд байх ш өмнөх ангиудынхаа агуулгыг бас сайтар судлах хэрэгтэй. За дахин нэг жишээ даалгаврыг авч үзье. За энэ даалгаврын хувьд бол 2019 оны шалгуулагчдын хувьд бол хамгийн хүндээсэн сонгох хэлбэрийн даалгавар байгаа. За даалгаврын тавилыг бүгдээрээ харцгаая. A, B, C, D цэгүүдийн координат өгөгдсөн. За ийм координаттай цэгүүд дээр оройтой ABCD 4 өнцгтийн талбайг y тэнцүү x квадрат нэмэх 4 парабол ямар харьцаатай хэсгүүдэд хуваах вэ гэсэн даалгавар байна. За энэ даалгаврын агуулга анализийн эхлэл дэд агуулга нь бол интеграл, танин мэтгийн түвшнээр бол задлан шинжлэх түвшний даалгавар байна. За үндсэн энэ
үндсэн ойлголтыг бол 7 болон 11-р ангид өгдөг байна. За энэхүү даалгаврын хүндрлийн зэрэг нь 18.8, ялгах чадварын индекс нь 12 гэж гарсан. За даалгаврын зорилгын хувьд бол трапезийн талбайг олох, өгсөн мөрий ба координатын тэнхлүүдтэй параллель шулуунуудаар хашигдсан дүрсийн талбайг тооцоолох чадварыг шалгах зорилготой. За ингээд энэ даалгаврын бодлыг бүгдээрээ авч үзье. За энэ даалгаврын бодлыг хийхэд бол бид ихлэ координатын автгай дээр өгөгдсөн дөрвөн цэгийг тэмдэглэн. За А, Б, С, Д цэгүүдээ тэмдэглэлээ. Хооронд нь холбоход бол адил хажуу трапез үүсэж байна. За бидэнд мөн Y тэнцүү X квадрат нэмэх 4 функц өгсөн. За график зурвал энэхүү парабол ногооноор зурагдсан парабол харагдаж байна. За ингээд бидний олох зүйл бол шараар будагдсан дүрсийн талбайг цэнхрээр будагдсан дүрсийн талбайд харьцуулах байгаа. За ингээд бодлыг бүгдээрээ авч үзье. За үүний тулд эхлээд бид адил хажуут трапезийн талбайг тооцоолно. За адил хажуутын трапезийн талбайг суурьдын нийлбэрийн хагасыг өндрөөр үржүүлж тооцоолдог. За ингээд адил хажуут трапезийн талбайг бол 48 гэж гарч байна. За дараагаар бид нар Y тэнцүү X квадрат нэмэх 4 гэсэн парабол мөн Y тэнцүү 8 гэсэн шулуун BC талыг агуулсан Y тэнцүү 8 гэсэн шулуунаар хашигдсан дүрсийн талбайг тооцоолох байгаа. За үүний тулд бид интеграл ашиглана. За ингээд интеграл ашиглах байгаа. За эхлээд бид энэхүү парабол болон Y тэнцүү 8 гэсэн шулууныхаа огтлолын цэгийг олцгоё. Огтлолын цэгийг олвол хасах 2 гэж гарч байна. Ингээд дүрсийн талбайг интеграл ашиглаж тооцоолоход бол 3.32 гэж гарч байна. За гэтэл бидний даалгаврын зорилго зөвхөн энэ шараар будагдсан дүрсийн талбайг олох биш байгаа. Даалгаврын зорилго маань бол шараар будагдсан дүрсийн талбайг цэнхрээр будагдсан дүрсийн талбайд харьцуулах байгаа. Ингээд бүгдээрээ олсон трапезийн талбайгаас шараар будагдсан дүрсийн талбайг хасаж тооцоолоод ингээд харьцуулах юм бол хариу маань бол 2-ыг харьцсан 7 гэж гарч байна. Өөрөөр хэлбэл зөв хариулт нь бол И хариулт байх нэ. Энэхүү даалгавартай холбоотой зөвлөмжийг та бүхэндээ хүргэе. За багш нар маань нийлмэл агуулга бүхий даалгавруудыг суралцагчдаа түлхүү ажиллуулах тал дээр бол анхаарах хэрэгтэй байна. За энэхүү даалгаврын хувьд бол геометри ба анализийн эхлэл агуулгын нийлмэл даалгавар байгаа. Өөрөөр хэлбэл шалгуулагч маань хэрвээ трапезийн талбайг тооцоолж чадахгүй бол үндсэн хариу гаргаж чадахгүй, хэрвээ интеграл ашиглаж талбайг тооцоолж чадахгүй бол бас тухайн даалгаврыг гүйцэтгэж чадахгүй байгаа. За мөн шалгуулагчдын хувьд агуулгын учир үндэс болон холбоо хамаарлыг нарийн сайн ойлгох нь бол чухал байна. За мөн тэр үүднээс шалгуулагчид маань интегралийн хэрэглээг ухаарч ойлгох, интегралаар ямар асуудлыг шийдвэрлэж болохыг бас мэдэж судлах шаардлагатай. Зөвхөн багшаас гэлтгүй өөртөө бас бие дааж судлах бол бүрэн боломж байгаа. За мөн энэ даалгаврын хувьд ч гэсэн адилхан шалгуулагч маань суур мэдлэгээ сайжруулах шаардлагатай. Хэрвээ трапезийн талбайг тооцоолж чадахгүй бол бодлыг бол гүйцэтгэх боломжгүй байгаа. За дахин нэг жишээ даалгаврыг авч үзье. За энэ даалгаврын хувьд 2019 оны A хувилбарын 2 дугаар хэсгийн 2 дугаар даалгавар байгаа. За ингээд даалгаврын тавилыг авч үзвэл Y тэнцүү язгуур дор X пунктийн графикаар дүрслэгдэх голын эрэг дээр зусаж байгаа Иргэн Батын Цуслангийн байрны байршлыг За цэгээр дүрслэв Азийн координат 14T гэж өгсөн. За Батынхаас гол хүрэх хамгийн богино зайг олоорой гэсэн даалгавар байна. За энэ даалгаврын тавилаас харахад бол 2 дугаар хэсэг буюу нөхөх хэлбэрийн даалгаврууд нь зөвхөн онлайн мэдлэгийг шалгахаас илүүтэйгээр шалгуулагчдын тухайн мэдлэг, математикийн мэдлэг чадвараа ашиглан бодит амьдралын асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох тал руу бас чиглэж байгааг та бүхэн анхаарч байгаа хаа. За энэ даалгаврын хувьд анализийн эхлэлийн уламжлал агуулгын даалгавар, за танин мэдхийн төвшний хувьд бол задлан шинжлэх төвшин, үндсэн ойлтог бол 11-р ангид өгдөг. Харин хүндрлийн зэргээр бол 23.4 буюу хүнд гэж гарсан байна. Ялгах чадварын индекс нь бол 41.1 буюу маш сайн. Өөрөөр хэлбэл тохиромжтой даалгавар гэж гарч байгаамаа. За энэ даалгаврын зорилгыг авч үзвэл давхар функцийн уламжлал олох, за уламжлал ашиглан функцийн хамгийн бага утгыг тооцоолох замаар асуудал шийдвэрлэх чадварыг шалгах даалгавар ахнэ. Энэ даалгавар маань ерөнхийдөө бодолт нь бол алхамчилж өгсөн байгаа. За зураглал бол өгөгдсөн. За мөн Y тэнцүү язгуур дор X функцийн графикт орших B цэгийг авч А-гаас B цэг хүртэлх зайг олвол гэд ерөнхий байдлаар ингэж бодолтыг бол алхамчилж өгсөн. За энэ алхмын дагуу бол шалгуулагчд маань бол гүйцэтгэх байгаа. За тиймээс бол шалгуулагчд бол илүү төхөм байдаг, аргачлал нь бол мэдэгдэж байгаа гэсэн үг. За ингээд энэ даалгаврын хувьд бол уламжлалыг тооцоолох замаар хамгийн бага утгыг олж асуудлыг шийдэж байна. За энэ даалгаврын маань зөв хариулт бол ингэж гарсан байна.
За ингээд зөвлөмжийг бүгдээрээ харцгаая. За багш нарын хувьд тухайн сэдвийн хүрээнд бодит амьдралд тулгарх ямар асуудлыг шийдвэрлэж болох талаар аль болох олон жишээгээр сурвалжлагчдад бол өгөх нь бол зүйтэй гэдэг нь үүнээс харагдаж байна. За мөн одоо шалгуулагчны хувьд янз бүрийн тавилттай даалгавруудыг бодох энэ хүрээнд олон их сурвалжаас судлах нь зүйтэй. Яагад гэвэл электр шалт нь уралдаан шалгалт учраас та бүхний танил бус тавилттай даалгаврууд ирэх магадлал өндөр байдаг. За тэгээд математикийн мэдлэг ойлтой бодит амьдралын асуудал хэрхэн хэрэглэж болохыг бол ухаарч ойлгох. За энэ тал дээр шалгууч маань зөвхөн багш нараас гэхгүй бусад их сурвалжаас бол судлах нь бол зүйтэй. За дахин нэг даалгаврыг жишээ авч үзье. За энэ даалгавар нь 2019 оны хувилбарын 2 дугаар хэсгийн 3 дугаар даалгавар байгаа. Даалгавар нь статистик магадлал дэд агуулгын даалгавар, танин мэдхийн түвшнээр бол задлан шинжлэх түвшний даалгавар. За үндсэн ойлголтыг бол 10 дугаар ангид өгдөг байх нэ. За даалгаврын хүндрлийн зэрэг нь 11.3, ялгах чадварын индекс нь 25.5 гарсан. За энэхүү даалгаврын зорилго нь нийтдээ ба нийцгүй үзэгдлийн ялгааг мэдэх, магадлалын нийлбэр болон үр журийн дүрмийг хэрэглэх байгаа. За даалгаврын тавилын хувьд 2 сурагч англи хэлний түвшин тогтоох шалгалт өгчээ. 1-р сурагч нь тэнцэх магадлал тэг 19, 2-р сурагч тэнцэх магадлал тэг 185 бол за А алхамд хоёулаа тэнцэх магадлалыг олно. Б алхамд яг нэг сурагч тэнцэх магадлалыг олно. С алхамд ядаж нэг сурагч тэнцэх магадлалыг тус олох юм 3 алхамтай нийт 7 онооны даалгавар байна. За энэхүү даалгаврын бодолтыг авч үзье. За 1-р сурагчийг агаар тэмдэглэе. За 1-р сурагчийн англи хэлэнд тэнцэх магадлал нь тэг 19 гэж бидэнд өгөгдсөн. За тэгвэл тэнцэхгүй байх магадлалыг бид эсрэг үзэгдлийн магадлалын томьёосоор нэгээс хасаж тооцоолно. Ингээд тэг 11 гарах нь. 2-р сурагчийг Б-гээр тэмдэглэе. За 2-р сурагч англи шалгалтанд тэнцэх магадлал бидэнд тэг 185 гэж өгөгдсөн. За тэгвэл тэнцэхгүй байх магадлалыг мөн одоо эсрэг үзэгдлийн магадлал ёсоор тооцоолоход тэг 115 гарах нэ. За ингээд энэхүү даалгаврын 1-р алхамд бол хоёр сурагч хоёулаа англи шалгалтанд тэнцэх магадлалыг тооцоолох байгаа. За ингээд бодлыг харъя. За 1-р сурагчийн англи шалгалтанд тэнцэх хэсэг нь 2-р сурагчийн англи шалгалтанд тэнцэх хэсгээс үл хамаарна. За иймээс үр журийн дүрм ашиглаж тооцоолол 2 сурагч англи шалгалтанд тэнцэх магадлал нь бол 200-153 гэж гарч байна. За 2-р алхам бол яг нэг сурагч англи шалгалтанд тэнцэх магадлалыг тооцоолох байгаа. Үүний тулд бид 1-р сурагч англи шалгалтанд тэнцээд 2-р сурагч англи шалгалтанд тэнцэхгүй байх магадлалыг олно. За ингээд өмнөх ёсоор магадлалын үр журийн дүрмийг ашиглавал 227, харин 1-р сурагч англи шалгалтанд тэнцэхгүй 2-р сурагч англи шалгалтанд тэнцэх магадлал нь бол 217 гэж гарч байна. За ингээд 20-р алхмыг авч үзвэл магадлалын нийлбэрийн дүрм ёсоор 50-11 гэж гарах нэ. За 3-р алхмын хувьд ядаж нэг сурагч англи шалгалтанд тэнцэх магадлалыг олох ёстой. За энэ маань бол 2 сурагч хоёулаа англи шалгалтанд тэнцэхгүй байхаас бусад тохиолдол гэж үзээд эсрэг үзэгдлийн магадлалын томьёосоор бид тооцоолно. За 2 сурагч хоёулаа англи шалгалтанд тэнцэхгүй байх магадлалыг тооцоолоход бол 203 гэж гарсан. Ингээд хамгийн сүүлийн 3 дугаар алхмын бодлыг авч үзэхэд бол 297 гэж гарч байна. За ингээд энэ даалгаврын хувьд бол 2 дугаар хэсэг буюу нөхөх хэлбэрийн даалгавар байгаа. Бид хариултын усан дээр бодож тэмдэглэнэ. За А-г бол 5 гэж бодно, Б-г 3 гэж бодно. За энэ дээр нэг анхаарах зүйл байгаа. Шалгуулагчд маань одоо 53. Өөрөлдвөл A, B-г хоёуланг нь олсон нөхцөлд бүтэн оноогоо авна гэдгийг бол анхаарах хэрэгтэй. Шалгуулагч маань зөвхөн одоо А-г B зөв болчих ядаж нэг оноо авах гэсэн бодолтой байдаг. Энэ дээр бол зөвхөн хоёуланг зөв бодож ээж бол бүтэн оноогоо авах нэ. За 2 дугаар алхам дээр мөн адил C-дэг хоёуланг нь 11 гэж олж зөв хариултыг авна. 3 дугаар алхам дээр мөн адил ингэж тооцоолно гэсэн үг. За энэ даалгаврын хувьд нийт бол 7 оноо авах ёстой. За тэгэхээр 7 оноо авсан шалгуулагчд бол нийт шалгуулагчдын 3%-ийг эзэлж байна. Харин тэг оноо авсан шалгуулагчд бол нийт шалгуулагчдын 87.1%-ийг эзэлж байна. За эндээс бид бол багш нар та бүхэн бол ерөнхийдөө бол анзаарч харж байгаах шалгуулагчд маань бол магадлал дэд агуулгын даалгавруудыг бол сул гүйцэтгэж байгаа нь харагдаж байна. За энэхүү даалгавартай холбоотой зөвлөмжийг харцгаая. За багш нарын хувьд магадлал сэдвийг заах арга зүй дээр анхаарах, мөн одоо энэ хэлбэрийн даалгавруудыг суралцагчдаар
суралцагчдаар илүү сайн ажиллах тал дээр анхааруул зохилтой байна. Харин шалгуулагчдын хувьд бол нийтдээ нийцгүй үзэгдлийн ялгааг ойлгох, магадлалын нийлбэр болон үр дүрийн дүрмийг ямар нөхцөлд ашиглаж байгааг бол сайтар ухаарч ойлгох хэрэгтэй байна. За ингээд цаашид математикийн хичээлээр 9-ийн ерөнхий шалгалт өгч байгаа нийт шалгуулагч та бүхэн дараах мэдээллийн их сурвалжуудыг ашиглах бүрэн боломжтой байгаа. За EEC CGM сайт бол боловсролын үнэлгээний төвийн цахим хуудас. За энд бол 9-ийн ерөнхий шалгалтанд зориулсан 9-ийн ерөнхий шалгалт өгч байгаа шалгуулагчдад зориулсан булан байгаа. За түүнээс та бүхэн өмнөх жилийн жишг даалгавруудыг харах боломжтой. За статистик EEC CGM сайт нь 9-ийн ерөнхий шалгалтын статистик тайлангийн систем байгаа. За багш нар та бүхэн сургуулийнхаа эрхээр нэвтэрч ороод өмнөх жилийн даалгаврууд дээр ажиллах бүрэн боломжтой. За тэгээд мөн хариултын мэдээлэл дээр дүн шинжилгээ хийж улмаар өөрсдийнхөө сургалтын үйл ажиллагааг сайжруулах бүрэн боломж байгаа. Харин Item Bank EEC CGM сайт нь даалгаврын сангийн систем байгаа. Зөвхөн шалгуулагч гэхгүй багш нар эцэг их та бүхэн энэ сайт руу нэвтрээд олон төрлийн тавилттай даалгавруудыг ажиллах боломжтой. За мөн e-content эдүү CGM сайтаас та бүхэн цахим болон теле хичээлүүдийг үзэх бүрэн боломж байгаа. За мөн шалгуулагчд маань яг 9-ийн ерөнхий шалгалт өгөх үедээ юуг анхааруул зохилтой вэ гэвэл өмнөх зөвлөмжлөөр гарсанчлан даалгаврын өглөө сайтар уншиж ойлгосны үндсэн дээр гүйцэтгэх нь чухал. За үүнтэй холбоотойгоор цагийн менежмент дээр бас хяналт тавих хэрэгтэй. Яагаад гэвэл бид бол 40 даалгаврыг бол 100 минутын хугацаанд гүйцэтгэнэ. Тэгэхээр нэг даалгавраа бодлогын өглөө гүйцэд ойлгоогүй бол бас цаг алдах магадлал байгаа учраас энэ дээр та бүхэн маань анхаараарай. За ингээд 9-ийн ерөнхий шалгалтыг өгч байгаа нийт шалгуулагч та бүхэндээ амжилт хүсье.